Би энийг болохоор ээж, найз, ер нь хинт ч хэлж байгаагүй. Тэгээ танаас хэлж байгаа болохоор сайн сонсоорой. За ягс өнөөдөр би юу ярих вэ гэхээр Солонгос сургуульд явж байхдаа тарьжсэн хэрэгүүдийн талаар ярих гэж бодлоо. За тэгээ энэ болохоор өмнө жил дундаа ингэж бос үйл явдал байхгүй юу? Би ингэ сургуультай тэгээ ангидаа би ингэ гуруулаа явдаг гэсэн. Тэгээ манай баруун сугны ус тэгээ манай зүүн сугны ус гэх бид гурав ингэ явдаг гэсэн. Нэг найз маань ингэ тэр өдөр ингэ сэтгэл санаа тэнэг даун болцсон өдрөөс ахгүй бид гурав яаж сэтгэл санааг энэ дээшлэх үү гэдэг ингэ бодоод байж байгаад тэгээд манай сэтгэл санаа жоохон онцгой байгаа найз манай баруун сугны ус зүүн сугны ус би гээд бид дөр хоол итгэхэд нэг газар руу очисон чи хоол бүр үнэн амтгүй заяа. Манай баруун сугны ус маань бүгдээрээ сургуулаас гарч 24 цагийн төлөвч гой мэдгүйдэг байхгүй. Мэдээж уусаа сургуулаас гарч бол үнэхээр болохгүй. Гэтэ би бид нар бүгд амар үлсчихсэн өглөө хоол идэггүй тэгээд хоол төлөхийг мандаггүй. Тэгээд бүр 7 цагийн өдөртэй байсан болохоор ерөөсөө гарч идэхүүгээд тэгээ манай сэтгэл санаа нь буу байгаа найз маань ч сэтгэл санааг дээшлүүлэхийн тулд амттай юм авч өгье гэж бодоод манай сэтгэл санаа нь онцгүй найз маань бол ерөөхдөө бол тийм амар дүрэн мөрнийг сайн зөрчдөг айгу мундаг хүүхдээс ахгүй. Тэгээд бид гур ерөөхдөө уруу татсан байгаа. За зүгээр бадмагч. Тэгээд бид дөрийн төлөвлөгөө болохоор манай баруун сугны ус маань хүний ятгахтай амар сайн. Тэгээд зүүн сугны ус маань болохоор амар чимээгүй болтож алгуулахтай амар сайн баггүй. Тэгээд баруун сугны ус маань надтай хамт тэр сургуулийн хаалгыг сахидаг тэр комбиаж шиг гэдэг хүн дээр очиод ингээд тэр ах саадуулж авах хооронд манай зүүн сугны ус маань бадмаг дагуулад төрүүлэг гарах байхгүй. Тэгээд саадуулахдаа юу яриахаа бас ингээд төлөвлөх хэрэгтэй шүү дээ. Тэгээд хөгжим орох жахад бит хоёр бишгүүрээ мартчихлаа. Энэ уртын дэлгүүрт байхгүй болохоор тийшээ хол дэлгүүр дайс орох хэрэгтэй юм шиг байна. Энтэр гэж хэлээд уус тэр өдөр бүр хөгжимт гэж байгаагүй заяа. Тэгэл бид нар хөдөлж байгаа юм чинь. Миний үүрэг болохоор амар тийм бишгүүр авчрааг болохоор тийм амьдралын сүрцэн зэх царайтай байх хэрэгтэй заяа. Сургуулиас гарахтаа штэ. Ангийн багшаасаа юм гарах юм зөвшөөрлтийн дөрвөлжин цаас хэрэгтэй байхгүй юу? Цаасан дээр нь ингээд гарах цаг, орж ирэх цаг, он сар өдрийн бүгдийг битсэн байдаг байхгүй юу? Багшийн 5 мамаг. Тэгс чи манай найз бид нар тийм угаасаа байхгүй штэ багшаас зөвшөөрөл аваагүй. Тэгс чи ашгүй манай найзын хуучин өмднийхэн карманд нь өмнө хийжсэн тэр цаас нэг байгаа зэрэг. Он сарын солиод тэгээд тэрийг ингээд тэр багш таруулаад бит хоёр ингээд гарах зөвшөөрөл авцсан гэдэгс чи яага на та хоёр ах чи яага на цаас чи нэг байгаа юм гэсэн. Бит хоёр нэг ангин чинь багш нэгийг л өгсөн. Тэгээд бит хоёрыг газ гараад ирээрээ гэсэн ингээд худлаа яаж яхаа манай хоёр ч бүр амар мэрэгжлийн гараа авчих чинь бит хоёр бүр ятгаад би бүр цааш багш бит хоёр газ авчид ирээ л даа. Өнөөдөр шалгалттай болохоо бишгүргүй болох нэ. За хурдан яваад ирээ хичээл гэхээс ирээрээ гэл. Энэ дэлгүүр дээр ингээд болцсон байхгүй. Тэгээд бид дөрөвчтэй нэр даун байсан найздаа амттай юм минь авч өгөл заяа. Тэгэл тэр үед тэр 7 хоног тэр чигээр ингээд манай солонгос хэлний багш ингээд хүүхдүүдэд ингээд баг болгоод ялсан багийн ингээд 24 цагийн дэлгүүрээс 5,000 өгсөн юм авч өгнө гэдэг тийм уралдаан гэх юм тийм болчихсон байхгүй юу. Тэг ер нь өмнө 7 хоногт ер нь бүх ангийн хүүхдүүдэд ингээд ялагчууд наваа өгсөн. Тэг манай ангийнхан ч гэсэн аваа өгсөн болохоор багш ирэхгүй хаа гэж бодож байцсан чинь манай найз багш ирчүүл яана. Тэр гэж мигээл төлөвлөгөөгөө орж ирвэл бүгд хаашаа нутгах тэгтээ тахарна. Тэгтээ хурдан идээд идээжсэн чинь манай хоёр найз гоминго идчихэд жели идмээр ингээд яг юм иддэг тасагт бид нэг дүүрлээ ингээд суугаад ирсэн байхгүй юу. Тэгс чи манай баруун сугнаас зүүн сугны ус хоёр маань ийшээ жели сонгоод тавцахгүй энэ тасаг руу бадмаа бит хоёр ингээд гомин идчихсэн чинь гинт гадаа ингээд манай сургуулийн охтууд ингээд бөөнөрөө гэх бүр бүгд бөөнөр ирж байгаа байхгүй юу. Тэгсэн бадмаагийн найз бадмаа харч ингээд асууч. Манай солонгос хэлний багш доохондоо арай шанглыг авч өгч амжаагүй хүүхдүүдэд даавуулаад хүрээдсэн байв яах вэ. Тэгэл бид малгаагаа өмсөд тэр пэйжний урд гоош аваад зогсон заяа. Багш орж ирсэн. Араа бадмаа гэж амар хэлдэг байхгүй. Хүн орж болохгүй гэсэн юм хаалга басан зөө тийш ороо нуугч болох байсан ч гэсэн нэгэн тодоо ингээд манай хоёр нэт жели харж агаад аль хэзээ баригдчихтэй тэгээ бит хоёр амиачиг нуугчих юм бол бас айгу амиа амжиг санагдаад тэр чигтээ зогсож байгаа баригдсан байхгүй юу. Тэгээ бит хоёроо ерөөхдөө баригдаж байгаа заяа. Тэг чи нөгөө хоёр маань тэнцээ жели авдаг хэсгийг урд одоо нөгөө кесаны дэг нөгөө нэг альба хийж байгаа хүн байгаа штэ. Тэр хоёр нь хожелийн тийм бүр гитээ зөө хоёлоо ажилтнтай харс тоглосны ажилтан бүр ингээд тэр хоёр оолно тэр ажилтанд ингээд очиод ингээд та доороо бит хоёрыг луугаад өгөөч гэж хэлчихсэн байлээ л дээ. Гэтэ бит хоёр бас нуугдаж амжаагүй баригдаад тэг баруун сугны ус зүүн сугны ус хоёр маань баригдааг байх юм бол айгу амиа хичээс үйл болох юм шиг санагдаад бит хоёр нуугдаг гэж байхгүй. Яг бит хоёроос хаалгараараа нуугдаж болох байсан юмыг та хоёр баригдсан дараа бит хоёр хойлохноо баригдахгүй бол бас амиа хичээс юм санагдсан гэд би нэг амар бодоод бид нар дөрүлээ баригдсан заяа. Тэгээ бол багш бид дөрөв хараад амар тийм олон охтууд заяа. Язах тэр охтууд бүр амар охтууд заяа. Та дөрөв шууд багш нэр өөрөөр яв. Юу ч хэлэхгүй багш нэр өөрөөр яв гэл. Тэгээл бид дөрөв чинь хаалгараа орж исэн чинь маа нөгөө нэг хаалга сахидаг ах маань ингээд тараад өгч байгаа байхгүй юу. Бид хоёр ингээд амар уучдаггүй бол заяа багш бид хоёр баг худлаа ирсэн юм аа тэр баригдахгүй гэж утсан ч гэсэн баригдчихлаа. Манай ангийн багш болохоор бид дөрийг харчаад яан гэд бүр амар ууралт багш маань тэр өдөр юусе бид дөрөвт уурлаагүй заяа. Баруун сугны өөс зүүн сугны өөс бид гур ингээд амар идэх юмд бүр үнэнчээр ханддаг гэсэн байхгүй. Тэгээд хоолой ч гэсэн дандаа иддэг, идэх юм өглөө болгон дандаа иддэг. Тэр өдөр л иддэг байхгүй. Тэгээд багш бид гурыг моггээ би гэдэг юм иддэг мангасууд гэж дууддаг гэсэн байхгүй юу. Бүжаан багш нь хүртэл бид гурыг бүр амар идэх юм дуртай гэдгийг мэдчихсэн. Тэгэл иргэд бол нэг уурлахгүйсэн. Тэгээд манай нөгөө он сурлагтай амар
Бадмаа маань ч айгүй мундаг сурагчтэй. Тэгээд бадмаа гурав татсан болохоор бүр уурсан юм шиг үү. Тэгээд бадмаа бас яагаад ингэсэн ингээ тэгээ манай хамгийн их уурсан нөгөө баригдсан солонгос хэл багш нар бүр амар уурсан дээ. Тэгээд бид л яагаад гэсэн та нарын юм бодсон гэсэн бадмаа чи яагаад ингэ дагаад энийг ер нь хин цохол явуулсан гэсэн чи манай баруун суугнаас би гэдгсэн. Бид нар бүгдээрээ уучлахгүй гал хичээл рүү ороод тэгэл солонгос хэл багшнаас ингээл хацаа тулуулахгүй гэл тогтолцсон юм. Тэгж жагаад тараад ер нь бүх багш нараас уучлах ёстой юм шиг санагдаад 3 дугаар ангийн том дарга дээр очиж уучлахгүйгаа тэгээд ангийн багш дээр очиж бас уучлахгүйгаа тэгээд хамгийн сүүлийн их солонгос хэлний багш дээрээ бас очиж уучлахгүйсэн байгаа. Солонгос хэлний багш тагж дэж болохгүй шиг арайд өмнөхийг бодвол уурны гацсан амиг зөөлөн болцсон. Тэгээд биднийг амар гой хандж өгсөн. Манай бадмаа маань тэр чигтээ бүр улам даун болчихж байгаа шүү дээ. Бид гураас болоод тэгээд бадмаагаас бас уучлахгүйгаад бадмаа үйлээ тэгээд багш бадмаагийн нөлөөсийг ачиж өгөөд би ч гэсэн үйлээ тэгээд зүүн гарын сугны ус маань ч гэсэн үйлээ би зүгээр ингээ бадмаа хүн уулахаар дагаад жоох уулах гэдэг. Тэгээд би 4 0 дороод дурсамжийн шат болгож зураг дарсан байгаа. Тэгээд иймэрхүү хэрэг тавьжсэн байгаа.